Үндэсний нэрмжид Өдсөд сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн түүхийг баримтгалсан Эрдмийн ундраг оюуны хөтөч номын нээлтийн үйл ажиллагаа инхүү эхлэхэд бэлэн боллоо. Ингээд та бүхнийхээ өмнө Өдсөд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Улцыбаатар таныг хөндлөлтөөр өрнөжлөе. Сайн байцгаана уу? Сая сургуультай зүрх сэтгэлээрээ үрд холбоотой явдаг Ахмад багш ажилчид, үеийн төгсөгчид та нартай энэ сайхан ойн баярын мэндийг өргөн төшүүлье. За ингээд сая сургуулийн маань 100 дамнсан шаргалсан шашин түүхийг баримтгалж одоо нэгэн бот болгох ийм одоо хүндэтэй үргийг манай Ахмад багш Эрдэнэбаатар багш маань Монгол Улсын багш Мэгцэг хам нөржин даваажам маань бүтэгээд энэ хариуцсан үүргээ нэр төлтөө биелүүлээд өнөөдөр та бүхнийхээ өмнө сая сургуулийнхаа 100 жилийн түүхийг дэлгэн үзүүлж байна. Бидний багш нарт та бүхнийхээ өмнөөс энэ сая сургуультай холбоотой бүх хүмүүсийнхээ нэрийн өмнөөс хүн талархал дэвшүүлж амьдралд нь аз жаргал сайхан эрүүлийн ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсмээрээ. За тэгээд манай энэ саяуд гэсэн энэ 100 жилийн түүх баримтгалсан бот маань нийт 540 хуудсанд багтсан. За нүүрэн хэсэгтээ бас 100 жилийн хойдоон зориулж бидний бүтээсэн баримт киног QR код болгоод оруулсан ийм баримтат кино түүхэн ном боллоо. За тэгээд энэ зүтгэсэн баримт киног одоо хийсэн аймгийн номгон телевизийн захирал Амгаланбаатар, за Амгаланбаатарынхаа хамт олонд сургуулийнхаа нийт хүмүүсийн нэрийн өмнөөс хүн талархал дэвшүүлж ажлын өндөр амжилтыг хүсье. За Улцыбаатар багштай баярлалаа. Өдсөд сумынхаа 100 жилийн түүхийг ном болгон баримтгалж номын цагаан зураг баслсан эрхэм хүндэт Эрдмийн ундраг оюуны хөтөч номын зохиогч Ардын боловсролын тэргүүний ажилтан Алтан гадус одон Ахмад багш Цэрэн хөөгийн Эрдэнэбаатар таныг хүндгэлтэйгээр өрнөжлөе. Нэгэн зууны түүхийг баримтгалсан сайн оюун сургуулийн түүхийг энэ сургуулийн амжилтыг 100 жилийн турш хамтдаа бүтээсэн Ахмад буурлуудаа үеийн төгсөгчдөө тэгээд энэ сургуулийг дарамжлан авчваа залуу багш ажилчдаа энэ 100 жилийн ойн баярын мэндийг өөдөөд өргөн дэвшүүлье. Миний хувьд энэ номоос өмнө Эрдэнэгийн Эрдэнэбаатар сайн оюун сургуульгээд энэ номыг 95 жилээр бичиж төрүүлжсэн. Энэ туслах дараа тодорхойлоод энэ Эрдэнэгийн ундраг оюуны хүчит сайн оюутан гэдэг энэ номоо бичсэн. Энэ номыг бичихэд мэргэжлийн туслалцаа түүж хамтан таажсан энэ манай сургуулийн залуу Монгол Улсын багш Мэгцэг хам нөржин даваажам нартан хүн талархал илэрхийлье. Ер нь энэ түүхийн бичгтэн түүх холдох тусмаа бүтгэгч бас алдаа нотой бас гоёх гэдэг юм гаргаа. Тэмчээс сургуулийн түүхийг гоёвсгүй яг үнээр нь хойч үедээ үлдээч гэмсэн бас энэ түүхэн үед ажиллаж амьдарч байсан хүмүүсийг ямар нэгэн хэмжээгээр өөрийнхөө мэддэг хүмүүсийн хэлсэн байснаар оруулж бас энэ улсуудынхаа албаныг мөнгө хийсэн сэтгэл надад байсан. Ингээд энэ ном бүтсэн.
Энэ номыг бүтээж босож ингээд ном бодоод гарч ирэхэд хамгийн их сэтгэлийн дэвмэгч урам хайрлаж байсан энэ сургуулийн хамт олон сургуулийн захирал Үлчий батгатаа баярлалаа таснаа илэрхийлье. Ингээд монголчуудын сайхан байдаг багштар мөргөө, номдор мөргөө гэж. Тийм учраас бүгдээ багшаан дэвжи номдор мөргөө та бүхэнд баярлалаа. За ингээд энэ 100 жилийнхаа шашдаг түүхийг баримтгэлж нэгэн ботолгоо хөвлөсөн одоо Эрдэнэбаатар огштой хамт олонныхоо өмнөөс одоо гүн талархал дэвшүүлж гарын бэлэг гардуулъя. За үлдсэн ерөнхий боловсролын сургуулийн Ахмад багш Цэрэнхүүгийн Эрдэнэбаатар банд дахин талархал илэрхийлж ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн яраяа. Ингээд номныхоо за ингээд энэ сургуулийн соёл сургуулийн Ахмад багш энэ сургуулийг одоо удирдах зохион байгуулж явсан сургуулийн захирал Дулам Эдийн багштай номны дээжээ өргөн барья. За Эрдэнийн намдраг оюуны хөтөч нэртэй энэхүү сайхан 100 жилийн түүхийг баримтгэлсэн номон сурга маань усч та бүхэндээ дээж нь хүрж байна. За энэхүү номонд маань энэ сургуулийн төгсөгчдийн дунд олон сайхан дурсамжууд бичигдэж энэ номонд багтсан байгаа. Тэгээд 100 жил 100 дурсамж бичиглийн уралдааныг зохион байгуулсан энэхүү уралдааныг санаачлан зохион байгуулсан номон далай зохицол сургуулийн багш Цэдэг багшийн та бүхний өмнө хүндгэлтэйгээр оринзалъя. За сайн байцгаана уу. Сургуулийн сургуулийнхаа 100 жилийн ойд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн гал хадуу мэндийг хүргье. За манай сургууль Монголдо бидгийг дэлхийд алдартай Лувсан академич иш Лувсан бандангаар өгүүлсэн манай сургууль Монгол хэл бичгийн сургалтаараа Монгол орондоо алдартай бидээ. Манай сургуулиас төрөн гарсан монгол хэлний багшаар ажиллаж байсан багш бид хамтраад сургуулийнхаа ойд зориулаад сайн оюут 100 жил 100 дурсамж гэсэн нэгэн ажлыг зохион байгуулсан. Ингээд энэхүү ажил маань амжилттай явагдаж маш олон сайхан дурсамж ирж сургуулийнхаа түүхтэй 100 жилийн ой номондоо оруулсан. Ингээд тэр дундаа төгсөгчдийн дундаас 1980 оны 8 дугаар ангийн хамт олоныг би онцгойлон та бүхэндээ баяр хүргэе. Танай төгсөлтийн хамгийн идэвхтэй оролцож багш нарын талаар хамгийн гоё олон сайхан дурсамжуудыг ирүүлсэн. Энэхүү ажлыг маань хамтран зохион байгуулсан номон талай сургуулиас төрөн гарсан. Одоо Өмнөговь аймагт багшилж байгаа Оюун Эрдэнэ, за Баянхонгор аймагт багшилж байгаа Хонгор зуул, Мөнх далай, Инхмаа багш нартай бас та бүхний нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. За ингээд одоо та бүхэнд 100 жил 100 дурсамж уралдааныхаа байрыг танилцуул шагналаа гардуулах гэж байна. За талархлыг уншиж танилцуулъя. Эрхэм хүндэт энэ заяа танаа төрлөх сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан үеийн төгсөгчд болон одоо суралцж буй сурагчид ажиллаж буй багш ажилтан ажиллагчдын хүүхэд насны гигэн дуртгал дурсамжийг сэргээх баяр бахархлыг төрүүлэх зорилгоор зохион явуулсан 100 жил 100 дурсамж төчвөрийн уралдаанд
насан туршидын төрөл тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэж талархал мөнгөн шагнаваа. Бичгийн эрдэм тун дэвширч бэлэг оюунтан дэлгэрэх болтугай гэсэн байна. Ингээд эрхэм хүндэт нямын заяа таныг хүндэтгэн дайснаа өрнөзөлье. За дараагийн талархлыг уншиж танилцуулъя. За ингээд заяа багш маань Бадмаа багшийн тухай хамгийн сайн багш Батбаасангийн Бадмаа, Жамцын Цэвгсрэн багш миний дотуур байр гэсэн дурсамжуудыг бичсэн бүгдээрээ номонд орсон байгаа. Тэгээд одоо би нэг зүйлээр маш их бахархаж байна. Бадмаа багш маань арай ирээгүй юм байна. Бадмаа багшийн тухай бичсэн мөн одоо тэр номонд орсон Цэвгсрэн гэж ах багш маань өнөөдөр энд Ахмад багш маань ирсэн байгаад үнэхээр энэ анги хамт олонныхны хувьд бол маш сайхан байна. Энэ сургуульд ирээд нисэх загварын дугуйлангийн хичээлүүлж байсан байна. Бас мөн жүжиг тоглуулад ойрын сумуудаараа тоглуулж байсан гэсэн хачин гоё дурсамжуудыг өнөөдөр чавнартайгаа нийлээд хийж байна. Ингээд одоо энэ сайхан Ахмад багшаар баяр бахархаж байна. Бөөндөө ижгаад 6 бус нартуулаарай та бүхэн маань. За 100 жил 100 дурсамж бичвэрийн уралдаанд насан туршидын төрөлд дэд байрыг эзэлсэн эрхэм хүндэт бэ амар жаргал таныг хүндгэлтэйгээр өрье. За насан туршидын төрөлд гудгаар байрыг эзэлсэн эрхэм хүнд Жамбын Цэрэндэгд таныг хүндгэлтэйгээр өрнөзөлье. За ингээд хамтдаа бас 6 сайхан нартуулаарай. Дараагийн 100 жилийн түүх болон үлдэх та бүхэн маань. За мөн уралдаанд тусгай байрыг эзэлсэн 100 жил 100 дурсамж сэдэв төчвөрийн уралдаанд насан туршидын төрөлд тусгай байрыг эзэлсэн эрхэм хүндэт гэ болд таныг хүндэтгэн дайснаа өрье. За мөн дараагийн тусгай байрыг дуудчихъя. Тэгээд нэг хүсэн хамтдаа 6 нартуулаарай. Тусгай байрыг эзэлсэн эрхэм хүндэт бэ Хүрлбаатар таныг шагналан гардаж явахыг урьж байна. За ингээд насан туршидын төрөлд тэргүүлсэн болон тусгай байранд эзэлсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. За дараагийн сурагчдын төрөлд байр эзэлсэн сурагчдын шагналыг гардуулъя. 100 дурсамж 100 жил 100 дурсамж бичвэрийн уралдааны агсангийн төрөлд тусгай байрыг эзэлсэн эрхэм хүндэт бэ аз заяа таныг шагналан гардаж явахыг урьж байна. За аз заяаг урьж байна. За 100 жил 100 дурсамж бичвэрийн уралдаанд агсангийн төрөлд 3 дугаар байрыг эзэлсэн эрхэм хүндэт им Дөлгөн таныг хүрье. За сурагч Дөлгөн байвал гарч шагналаа аваарай. За 100 жил 100 дурсамж бичвэрийн уралдаанд агсангийн төрөлд дэд байрыг эзэлсэн эрхэм хүндэт гэ Мин Дамар таныг шагналан гардаж явахыг хүрье. За сурагчдын шагналыг Үлзээсмийн ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны төгсөгч Тагваадэржийн Лам Янжингийн амьдрал сүүдрийн өнгөтэй гэсэн сайхан дурсамжтай номоор сурагчтай бас медаль шагнаж байна. За ингээд 100 жил 100 дурсамж бичвэрийн уралдаанд ахлагын төрөл тэргүүн байрыг эзэлсэн эрхэм хүндэт гэ ариун баян таныг шагналан гардаж явахыг урье. Өргөмжлөл мөнгөн шагнал амьдрал сүүдрийн өнгөтэй гэсэн Лам Янжингийн номоор сурагчтай шагнаж байна. За Дондангийн төрөлд оролцож тэргүүн байрыг эзэлсэн эрхэм хүндэт гэ анх жаргал таныг
гарч загнал авахыг хүсэж байна. За дунд ангийн төрөлд оролцож дэд байрыг эзэлсэн эрхэм хүндэт Сарангуа таныг гарч загнал гардаж авахыг хүрж байна. За хамтдаа дурсгалын зургаанд татуулъя. За ингээд 100 жилийн одоо үйл ажиллагааг зохион байгуулах ажлын төлөвлөгөө 9 сард гараад 9 сараас хойш бид 100 жилдээ зориулсан бас бүтээлч ажлуудыг нэлээдгүй хийсэн. Та бүхэнд бас энэ Facebook, сошиал ертөнцөөс харсан. Олон ахмад өгшийнхаа одоо аймгийн болон бүсийн чанартай олимпиадуудыг амжилттай зохион байгуулсан. Түүний нэгэн бас ажил болох энэ цаа ют сургуультай холбоотой, багш нартайгаа холбоотой сурагч үеийн иргэн дурдсан энэ сайхан нийтлэл бичих уралдааныг зарлаад манай Цэдэв багш маань санаачлаад зохион байгуулж амжилттай яваад өнөөдөр энэ байр шагнада гардуулж байна. Ингээд Цэдэв багштай цаа ют сургуулийнхаа хамт олонны өмнөөс баярлалаа гэж хэлье. Танд ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Сайхан баярлалаа. Сайн хөрөлцсөн нийт үеийн багш, үеийн төгсөгчдөө хөрөлцөх сургуулийнхаа 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та нартайгаа уулзах үнэхээр одоо сайхан байна. Тэгээ манай дос сургуулийг төгсөгч манай хөрөлцөлөөний маань охин Янжил хам маань Монгол улсын боловсролын Монгол улсын их сургууль төгсөөд улмаар одоо Солонгос диплом одоо хамгаалж бизнесийн удирдлагын диплом ажиллаа хийсэн номоо сургуулийнхаа удирдлагад одоо дээжийн гардуулаад өгөөч гэж өөрөө одоо Солонгос байгаа. Ийм гэсэн байгаа. Энийг одоо би сургуулийнхаа захирал бас авбайсаа докторийн одоо энэ бүтээлний байлаа. Энэ доктор бас бүтээл. Тэгээ мөн энэ 100 жил дууссан ч гэсэн энэ сайхан бичлэгийн уралдааныг бас зохион байгуулсан энэ баг хамт олонд бол баярлалаа гэж бас дахин хэлье. Бид нар бол энэхүү дурсамжаараа бол сургуулийнхаа хүүхэд насны тэр сайхан үеүүдийг дурсаж бичснээрээ одоо шинэ залуу хүүхдүүд шинэ багш нарт маань бас санаа хүйц ийм одоо зүйл болсон байх гэж бодож нэг талаас нөгөө талаасаа бас энэ бидний үеийнхэн маань тэр сайхан дурсамжаараа бас нэг аялсан байх гэж найдаж байгаа. Ингээ та бүхэндээ сайн сайхныг хүсээрөөё. За баярлалаа. За ингээд Эрдэмийн ундраг оюуны бүтэц сайн оюут нэртэй 100 жилийн түүхэн номын маань нээлтийн үйл ажиллагаа энэ төрөд өндөрлөж байна. За энэхүү ном маань бидний одоо энэ хүндэт зочдтой бэлдсэн бэлэг дурсгалд одоо багтаж байгаа учраас та бүхэнд бүгдэнд нь очно гэж ингэ та бүхэн ойлгоорой. За ингээд номын нээлтийн үйл ажиллагаа энэ төрөд өндөрлөж байна. За би ер нь Монгол хэл уран зохиолын багш хүн л дээ. Тэгээд багангийн багш Бадмаа багшийнхаа тухай хамгийн сайн багш гэдэг. Яг тэр хүний зах зээлийн нийгэм эхэлж байх үед сургуулийн амьдрал хэцүү байх үед яаж хүүхдүүдэд тусалж байсан тухайг сонссон учраас тэр хүний тухай бичсэн. За манай Цэвсрэн багш гэдэг манай физикийн багш өнөөдөр бид нар урьж авчирсан ирсэн байж байгаа. Тэр багш маань энэ 8 жилийн түүхэнд
анхны сурагчдаар жүжиг тоглуулж ирсэн. Тэгээ бид нар одоо тэр жүжигийг тоглож ирсэн ангийнхан. Тэгээд багшигаа дурсаж мөн олон технологийн авт загварын, нисэх загварын, пуужин загварын ингээд олон дугуулангууд хичээллээд одоо бид тэр болгоныг багшаасаа сурсан. Тэгээд тэр болгоныг дурсаж ямар одоо сурах мэдэх хүслээр жигүүрлүүлж байсныг дурсаж багшийнхаа тухай бичсэн. Мөн сургуулийн шинжилгээнд их одоо сайхан байлаа шүү дээ. Тэгээд сургуулийн шинжилгээний тухай бас дурсамжаа бичсэн. Тэгээд ийм одоо жинхэнэ үнэн ботод сайхан үнэн түүх болохоор хүмүүс төрсөн юм шиг байна. За би одоо энэ сургуулийн 10 дугаар ангийн сурагч байгаа. Одоо тэгээд дээрх намар 11 дугаар ангид ийсэн суралцсан. Тэгээд одоо эсээ бичлэгийн уралдаанд бол нөгөө нэг энэ сургуультаа ингээ би миний эмээ бас аав тэгээ бас манай аавын дүү манай эгч бас нөгөө дөө хөгжийн багшаар ажилладаг байсан. Тэгээ манай ах эгчгээд ер нь бол төгсөгчд манай гэрийнхэн ер нь ихэнх нь энэ сургууль сурсан болохоор ингээ амар хүндэтгээд энэ уралдаанд оролцсон байгаа. За одоо энэ дурсамжиндаа бол ерөөхдөө ингээд одоо дурсамж гэдэг зүйл бол одоо хүний амьдралын хамгийн тийм гоё зүйл. Түүний нэг нь бол бас ингээд 10 жил сурах одоо ингээд суралцах одоо эндээсээ бас нэг амьдралын замнал хөтөлж өгдөг ийм тийм одоо ингээд аав ээж бас энэ сурж исэн гэсэн талаас нь бас бичсэн байгаа. Сургуулийнхаа 100 жилд хүрэлцэн ирсэн хүмүүстэй болон бүх багш нар, үе тэнгийнхаа найзууд, бүх төгсөгчдтэй баярын төргийа. За би ер нь Монгол хэл уран зохиолын багш хүн л дээ. Тэгээд багангийн багш Бадмаа багшийнхаа тухай хамгийн сайн багш гэдэг. Яг тэр хүний зах зээлийн нийгэм эхэлж явах үед сургуулийн амьдрал хэцүү байх үед яаж хүүхдүүдэд тусалж байсан тухайг сонссон учраас тэр хүний тухай бичсэн. За манай Цэвсрэн багш гэдэг манай физикийн багш өнөөдөр бид нар урьж авчирсан ирсэн байж байгаа. Тэр багш маань энэ 8 жилийн түүхэнд анхны сурагчдаар жүжиг тоглуулж ирсэн. Тэгээ бид нар одоо тэр жүжигийг тоглож ирсэн ангийнхан. Тэгээд багшигаа дурсаж мөн олон технологийн авт загварын, нисэх загварын, пуужин загварын ингээд олон дугуулангууд хичээллээд одоо бид тэр болгоныг багшаасаа сурсан. Тэгээд тэр болгоныг дурсаж ямар одоо сурах мэдэх хүслээр жигүүрлүүлж байсныг дурсаж багшийнхаа тухай бичсэн. Мөн сургуулийн шинжилгээнд их одоо сайхан байлаа шүү дээ. Тэгээд сургуулийн шинжилгээний тухай бас дурсамжаа бичсэн. Тэгээд ийм одоо жинхэнэ үнэн ботод сайхан үнэн түүх болохоор хүмүүс төрсөн юм шиг байна. За би одоо энэ сургуулийн 10 дугаар ангийн сурагч байгаа. Одоо тэгээд дээрх намар 11 дугаар ангид ийсэн суралцсан. Тэгээд одоо эсээ бичлэгийн уралдаанд бол нөгөө нэг энэ сургуультаа ингээ би миний эмээ бас аав тэгээ бас манай аавын дүү манай эгч бас нөгөө дөө хөгжийн багшаар ажилладаг байсан. Тэгээ манай ах эгчгээд ер нь бол төгсөгчд манай гэрийнхэн ер нь ихэнх нь энэ сургууль сурсан болохоор ингээ амар хүндэтгээд энэ уралдаанд оролцсон байгаа. За одоо энэ дурсамжиндаа бол ерөөхдөө ингээд одоо дурсамж гэдэг зүйл бол одоо хүний амьдралын хамгийн тийм гоё зүйл. Түүний нэг нь бол бас ингээд 10 жил сурах одоо ингээд суралцах одоо эндээсээ бас нэг амьдралын замнал хөтөлж өгдөг ийм тийм одоо ингээд аав ээж бас энэ сурж исэн гэсэн талаас нь бас бичсэн байгаа. Сургуулийнхаа 100 жилд хүрэлцэн ирсэн хүмүүстэй болон бүх багш нар, үе тэнгийнхаа найзууд, бүх төгсөгчдтэй баярын төргийа. За чинь 1976 оны төгсөлтөө. 100 жилийн хойд маш сэтгэл өндөр сайхан байна. Тэгээд анги удирдсан багш яа дөржин ангийнхаа найз нар бүх сурагчид багш нартай бүгдээрэнд баярын мэнд хүргэе. За би Улаанбаатар хотоос ирсэн. Энэ сургуульд 47 онд төгсөөд багш болсон хөө. Одоо нас 95 хүрч байна. Ингээд сургуулийнхаа хойдод зорж ахмад багш нар загаа сургуулийнхаа хамтлагтай уулзах гэж ирсэн хүсэл мөрөөдөд биелээд
сайхан явна да хүүхдүүдээ. За ингээд энэ сургуулийнхаа 100 жил хүрэлцэн ирж байгаа төмөн олон хөдөлмөрчид эрүүл урт удаан алгыг ерөн мэдлж хэлье хүүхдүүдээ. Боловсролын байгууллагт 40 жил ажилласан энэ сургуульд бүтэн 30 жил ажилласан. Одоо тэгээд өндөр насныхаа тэтгэврт гарсан. Тэгээд энэ төвхт 100 жилийн ойд оролцож байгаа их баяртай байна. Тэгээд энэ сургуулийн ажилчин, багш ажилчид бүх төгсөгчдөө 100 жилийн баярын мэнд хүргье. Та нартай баярлалаа. За манай одоо Лусан хандан багшийн маань нэрмжид сайн үе тахлах сургуулийн маань түүх 100 жилийн үнэхээр одоо сайхан эхэлж байна. Байгаль одоо хур бороо орсон, байгаль дэлгэнсэн одоо ийм одоо сайхан баяр наадам болох гэж байна. Манай одоо сайн үе тахлах сургуулийн үе үеийн төгсөгчид одоо алтан үеийн ахмад багш нар ажилчид маань одоо бас холоос зорин ирж бид бүхэнтэйгээ сайхан дурсамжаан хуваалцгаар сэтгэл дүүрэн одоо бид нэр баяр хөөртэй уулзж байна. Тэгээд энэ 100 жил маань үнэхээр одоо бахархалтай. Хүний амьдралд бол одоо 100 жил гэдэг бол хүний амьдралд бол ховорхон тохиолдох юм одоо алтан мөчөө. Тэгээд энэ сайхан 100 жилдээ хүрэлцэн ирж одоо оролцож байгаа үе үеийн одоо шавнар төгсөгчд одоо алтан одоо үеийн ахмад багш ажилчид та бүхэндээ 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж сайхан баярлаарай гэж өрөөё. Сайн байна уу гэдэг төрлөх нутаг сургуулийнхаа 100 жилийн ойд ирсэнд маш их баяртай байна. 1989 оны 16 дугаар төгсөлт байна. Бид хэд одоо 35 жилийн ойгоо сая тэмдэглэсэн. Одоо ингээд 100 жилийнхаа ойд ирсэн байж байна. Хүүхд насанд дурсаад агүй гоё байна. Эргээд хүүхд насандаа очсон юм шиг энэ хуцаа өмсөж бүр гоё байна. Яг нэг 8 дугаар анги 10 дугаар анги өгч. Тэ сэтгэл агүй өндөр байна бид нар. Янз бүр манай багшчээсээ мундаг багшээсэн багын багш байна, бадмаа багш гэж байгаа. Одоо байдаг. 5 дугаар ангийг төгсгсөн дундын багш маань мөхтгөө багш гэдэг амар мундаг багшээсэн. Бурхны оронд явцсан. Бид хэдвэл өстой сургуулийн нэрмжит улсын авраг тийм амар мундаг ангийн хүүхдүүд байлаа. Манай ангийнхан бүгд мундаг сайхан сурагчид байлаа. Одоо бүгдөөсөө өдөө насны өвөө эмээ нар болсон явж байна. Нийт одоо энэ сургуулийнхаа 100 жилийн одоо ингээ хүрэлцэн ирсэн бүх одоо энэ үе үеийн төгсөгч нартаа бүгдөөд нь одоо энэ сайхан баярын үйл ажил арга хэмжээнд сайхан оролцохоогоорой гэж өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. Бүгд нь эрүүл ах ажиглалыг хүсье. Баяртай өстой гоё оролцохоорой гэж хэлье.